Эмч Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрлгүй авсан үйлдэлд гин буруутайд тооцсон 2 шатны шүүхээс 2.6 жил хорих оногдуулсан. За үүнтэй холбоотойгоор эмч нараа Батчулуун эмчид өршөөл үзүүлэхийг хүсэж олон нийтэд хандсан мэдээллүүдийг удаа дараа хийсээр байна. Одоогоор түүнд уушлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуулиар улсын хурал өршөөл үзүүлэх, ерөнхийлөгч уучлал үзүүлэх хэрэгтэй. Ингэхдээ улсын хурал нэг хүнд зориулж тусгаалan хууль батлах боломжгүй. Тодорхой нөхцлүүдийг заасан байдлаар хэсэг бүлэг хүмүүс зориулж хуулийг санаачилна. Ингэхдээ тухайн нөхцөл тохирсон хэн ч өршөөлд хамрагдах байдлаар хуулийг батлах юм а. Харин ерөнхийлөгч шүүхийн шийдвэр эцэслэн гарсан нөхцөлд уучлал үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэр гарч тухайн шийдвэрийг хэрэгт холбогдогч нар хүлээн зөвшөөрсөн нөхцөлд уучлал үзүүлэх эрх үүснэ. Батчулуун эмчийн тухайд өмгөөлөгч нь дээд шатны шүүхэд хандаад байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл дээрх шийдвэр гарсны дараа уучлал үзүүлэх боломж нь бүрднэ. Энэ гин бурууга хүлээн зөвшөөрөөд тэгээ өөрөө ерөнхийлөгчөөс уучлалт хүссэн албан захиач явуулд юм уу тийм байдлаар хандах юм бол уучлалт үзүүлдэгэ бурууга зөвшөөрөөгүй хүнд уучлалт үзүүлдэггүй гэсэн нэг тийм бас өрөсгөл ойлголт байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэтэй холбоотой ямар нөхцөлд яаж уучлалт үзүүлэх юм, бурууга зөвшөөрсөнд үзүүлэх юм уу, зөвшөөрөөгүй хүнд уучлалт үзүүлж болохгүй мүү гэдэг наривчлсан хуулийн зохицуултууд ерөөсөө байхгүй. Ерөнхийлөгч бүр эрхийнхээ өрөөнд уучлалт үзүүлэх хэрэгтэй л гэсэн ганц заалтал 2 хуулийн дээр байгаа. Донор болсон иргэний арга гэрийнхэнд оршуулгын тэтгэмж гэж 3.5 сая төгрөг олгодог. Ингэхдээ тухайн донор эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг 36 сарын хугацаанд төлсөн байх шаардлагатай. Гэтэл тус донорын хувьд уг мөнгийг төлөөгүй байсан нь арга гэрийнх нь мөнгө авах боломжгүй болсноор энэ хэрэг анх ил гарсан байдаг. Донорын арга гэр болон Батчулуун эмчийн хувьд тохиролцсон ч хэрэг нэгэнт энд хүрсэн тул шүүхээр шийдвэрлэгдэж байгааг их сурвалж хэлж байна. Ямар ч байсан бид нар улсын дээд шүүхэд ер нь одоо манай эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүд бол бас тодорхой хэмжээний гарын үсэг зурах юм хөдөлгөөн эхэлсэн байгаа. Тэгээ бид нар бол улсын дээд шүүхэд хандж яг энэ асуудлыг эргэж авч эргэж хараач гэдэг хүсэлтийг өгнө. За түүнээс гадна бид нар одоо бидний гол найдлага бол мэдээж хэрэг Монгол улсын ерөнхийлөгч. Тийм учраас бид нар Монгол улсын ерөнхийлөгчд хандж захиа бичнэ гэсэн ийм л төлөвлөгөөтэй байна. Батчулуун эмчийн биеийн байдал хүнд зүрх нь 30% ажиллаж байгаа гэдгийг эмчнэр хэлж байна. Мөн Батчулуун эмч донороос эрхтнийг авах болон өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааны алинд нь ч ороогүй. Харин зам тээврийн осолд орж тархины үхэлтэй болсон иргэний арга гэрээс эд эрхтээ авах зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосоо орхиж гарын үсэг зурулсны дараа элэг бөөр шүрмэс гэж нөхөн бичиж донорын биеэс шүрмэс түүний бэхлэгдэх хэсэг буюу толгоон шүрмэс цэцний хөөдий зэргийг нэмж авсан байдаг.